Тэгээд за сайн байцгаана уу? За хүү орж иртэл. Хэдий юу хийчээ да? Шэр хийчээ да. Манайха орж ирсэнгүүд нь шэр хийчээ. Би одоо энэ 4 жилийн өмнө би нэг улс төрийн хар зураг гаргаад байсан шүү дээ. Ер нь ковидын дараа л гаргасан л да. Ийм болж шүү гэдэг. Яг тэр зургийн дагуу л явж байна. Манайхан тэгээд их мартанхал да хүний юм. Сонгуулиар би юу гэж хэллээ? За 2008 оноос л Ванга тоглосон дөө би. Элбэг дөрж их оронч биш ээ. Элбэг дөржийг ерөөсөө сонгож болохгүй. Элбэг дөржөөс хоёулаа амар гэхдээ намбрын их хоёр нь арай дээр шүү. Намбрын их хоёр нь арай дээр юм байна. Элбэг дөржүүл ерөөсөө болохгүй гэж би орилж хөвсгөл хүртэл хэрэлдэж яваад хөвсгөл баригдаж хоригдсон. Элбэг дөржиг шударгантай алга Монгол Ардын намын хулгайчуудыг элбэг дөржийг даарна гэсээр байгаа л. Намаагийн чинь тэнийг хулгайч гэж орилсоор байгаа л тэгэл. Элбэг дөржигөө сонгоод юу болсон та нар? Монголчууд ч нэг тийм заяа нь хайсан, заяа нь харалчаал байна л да. Аргагүй уламжил руугаа, соёл руугаа, өвөг дээдс рүүгээ бүгдээрээ дайраад тахлаар чи бид нар одоо яаж ч олигтой байх юм. Голомт руугаа угаац цэрээ цацчаад, нус нулимсаа цацчаад сайхан амьдрах юм ч боломж байхгүй. Та нар голомт руугаа нус нулимсаа шүлсээ хамгийн муухай ялгацаад голомт руугаа цацаад байна. Энийг ерөөсөө ойлгохгүй байна. За нэг хитэн шир хийч. Тэгээ одоо мянга яриад чи. Тэгээ нэмэргүй хүмүүс л дээ. Ойлгодгүй. Яг сонсгонгууд миний яриаг сонсоод энэ зүв байна гэж боддгийм шиг байгаа. Тэгээд оройныхоо хоолыг идэл холт гамд идэл мартчихсан юм шиг байна. Тэг баян чихнээс нь хонх хойж яахгүй л ерөөсө болдгоо. Данхын тухай бол би өстө хангалттай ярьсан да. Хүрэл сүхийн тухай. За ийм байна. За би та нарт сануулъя. Ер нь бол би хэлчихсэн 2008 оны сонголт дээр элбэг дөрж худлаа шүү гээд. Дараа нь сая өнгөрсөн сонгуул дээр би хэлсэн. Ардын нам гарнаа. Ардын нам гарна. За арилцсан нам цөөнх сонгол авна. За иргэний зориг нам эднэр бол ганц хоёр суудал авах байхаа. За наадвал ч сайдаа томлоод эхэлсэн. Сонгуул эхлэхээс өмнө одоо сандлаа хуваацаа гэж би зөндөө хэлсэн. За ийм ямдуудыг ардсан нам авах бах. Энийг бол ардын нам нь авах бах гэдгээ бол хэлсэн. За одоо энэ болгоныг одоо яриад яах вэ? Би Ванга шиг хэлж байгаа үз гэдэг ингээд улс төрийн тоглоом гэж нэг байна. Улс төрийн тоглогч гэж байна. Яаж тоглодгийг? Яг шатар тоглож байгаатай адилхан. За энийг нүүл энийг алдна. За ингүүл би одоо шаг мад болно. гэдэг юм улс төрийн тоглоомыг би хэдэн жил улс төрчдийг ажигласны хүчинд эдгэрийн тоглоомын дүрмийг би нэг жоохон ойлгоцсон юм аа. Ийм учраас би та нарт бүр тэнэг хүн тайлбарлаж байгаа юм шиг ярьж эхэлсэн. За ингээд одоо комент уншихгүй хэрүүл эхлэх гээд байдаг. За энэ ковидын үед болсон юм аа. Тэр эмэгтэй тэг таавчтай эмэгтэй гарч ирсэн. За тэр бол мэдээж тавилттай. Тэр бол үнэн байгаагүй. За хүрэл сүхийг нэр хүндгүй болгох. Хүрэл сүх бол ажиллаа маш сайн хийжсэн. Сайн ерөнхийсэд ойрын хэдэн жил хараагүй ерөнхийсэд байсан ковидын хүнд үед хамаг ачааг нуруунд дээрээ үүрсэн. За Эрдэнэтээс мөнгө авч иргэдийнхээ одоо тэгээд тоог цахилгаан усны мөнгийг Монгол Улсын засгийн газар 2 жил шахуу даасан. Гэх жишээний ингээд яг бодиттой арт түмэн рүүгээ чиглэсэн ажлуудыг хийжсэн ерөнхийсэд. За баялагтай эзэн Монгол. За ингээд Женко бол одоо
хөрөлсөхийн гол дайсан болсон. Яагаад тэгэхээр хөрөлсөхийг ерөнхий сайд болгохгүй хориг тавих дээрээ тулсан. За ингээд хөрөлсөх Женко хоёр бол одоо тохиролцоо хийсэн байдаг. За тохиролцоо нь яаж харагдсан бэ гэвэл за Женкогийн гаццсан байсан Майдар хот төсөл Монгол улс ерөнхий сайд Ухнагийн хөрөлсөхийг хөдөлж эхэлсэн. За энэ 8-ны хамгийн том илрэл байсан. За дараа нь хөрөлсөх ерөнхий сайд Женкогийн төмөр зам тавих нэрээр эдсэн 280 сая долларыг аргалсан. Энэ бол булагдаагүй гэдэг тийм. Энэ бол одоо хийх ажил, нэлээд их ажил хийсэн гэдгээр бас хэвлэл мэдээллээрээ дамжуулж нөгөө сайт, худалдагдсан сайтуудаараа дамжуулаад Женкогийн нэрийг цэвэрлж эхэлсэн хөрөлсөх. За хөрөлсөх ерөнхий сайд болохын тулд одоо Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хэд хэдэн шаардлагуудыг биелүүлсэн юм шиг байна. За Майдар хот төслийг чинь явуулъя. Хоёрт нь төмөр замын шороон дундаас эдсэн 280 сая доллароос чинь нэрийг чинь цэвэрлж өгье. Энэ хоёр бол айгүй их том анзаарэгдсэн. За гуравт нь хамгийн сонирхолтой нь хөрөлсөхийн засгийн газарт Женкогийн 2 хүн орж ирсэн. За энэ бол энэ хоёрын тохиролцоо байсан гэж бодож байна. За ингэнгүүт Женко маань одоо сурсан зангаараа хөрөлсөхөө хутгалаад эхэлсэн. Улс орны эдийн засаг маш хүнд, ковид гарцсан. Яг ийм хүнд үед Женкогийн Баттулга одоо өөртөө ямар ч мөнгөний мэдлгүй, ерөнхийлөгчд мөнгө байхгүй шүү дээ. Тэгэхэд гарч ирээд ахмадуудынхаа одоо тэтгэврийг тэглэнэ. Ахмадуудынхаа одоо тэтгэврийн зээлийг тэглэнэ гэдэг аимшигтай том зохилт одоо хөрөлсөхд өгсөн. Хөрөлсөх тэр үед мөнгөгүй байсан. Улс орн маш хүнд байсан. Улс орн битгий дэлхийд даяараа ковидоос болж эдийн засгийн хүнд байдалд орцсон байсан. Яг ийм үед нь Женко утга шаацсан. Ахмадуудынхаа зээлийг тэглэнэ гэдэг. За ингэнгүүт хөрөлсөх маш хүнд байдалд орсон. За хэрвээ хөрөлсөх тэр мөнгийг тэглэхгүй бол би ахмадуудынхаа одоо зээлийг тэглэе гэсэн чинь энэ ерөнхий сайд хөрөлсөх ингээд хориод байна гэдэг юм хүзэр гаргасан. За ингэнгүүт хөрөлсөхийн нэр хүндөлөрөөс шороотой гутгалдана. За ийм учраас хөрөлсөх Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад гутгалуулчаад ёстой харин шүдээ зууж байгаад ахмадуудын өрийг тэгэлсэн. Ингэж өөрийнхөө нэр төрийг авч үлдсэн. За энэ бол ямар ч мөнгөний эрх мэдлгүй, ямар ч зээлийг тэглэх эрхгүй Монгол улсын ерөнхийлөгчөөс амнаас гармааргүй юм амар шоу, улс орныхоо эдийн засгийг бодсонгүй, татвар төлөгчдийн ачааг бодсонгүй ингээ маш хүнд зохилд оруулсан. За энд улны хар ялаа болцсон. Нөгөө тэтгэврийн эдэ авгаа нар чинь бөөн баяр болоод Женкод алга ташаад ингээ шаацсан. Женкод үнэндээ улсын сан хөмөргөөс нэг төгрөгийн ч мэдл байхгүй. За ингээ хөрөлсөхийг алаад эхэлсэн. Ингээ энэ хоёр үл ерөнхийдөө бол дайсагнаж эхэлсэн. За энэтэй холбоотойгоор ерөнхийлөгчд нэр дэвшгэрүүл хөрөлсөх тодорхой болж эхэлсэн. Би танарт үннийг хэлнэ. Зүгээр л намайг сонсцгоо. Миний амнаас гарч байгаа үг болгон үнэн. Одоо бол та нар хөрөлсөхийн үгэнд итгэх гэж болдгоо. Оюун эрдний үгэнд итгэх хэцүү. Женкогийн үгэнд хитэж болдгоо. Хэрогийн үгийг сонсч болдгоо гэдэг. Яг хэнийхэн зүгийг та нар мэдэхгүй байгаа. Яг ийм эмзэг үед өчигдөр Монгол улсын ерөнхий сайд асан оюун эрдний ярилцлагын дараа би энэ лайвыг хийж байгаа шүү. Бүх үннийг ил болгож фактуудыг дэлгэх гэж хийж байгаа. За миний ард бол одоо ямарваа нэгэн захиалагч байхгүй, нам байхгүй, лам байхгүй. Би бол өөрөө ажиглаад найруулагч хүний хувьд. Тэгээ драматург, зөрчил, драм мэддэг жүжиг киноны зохиолчийн хувьд би энэ улс төрийн тоглолтыг ажиглаад маш нарийн гэрхээ ажиглаад энэ ингээд нүгэнгүүт хариу энэ ингээд нүчлээ. Энэ энийг идчихлээ гэд би нэг юм өөрийнхөө хувьд энэ анализ хийж байгаа учраас би та нарт үннийг тайлбарлая. За ингээд Монгол улсын ерөнхийлөгчд хөрөлсөх одоо нэр дэвшин тодорхой болсон. За ингэхээр яах вэ гэхлээр Женкогийн хамгийн хүчрхэг дайсан хөрөлсөхийг одоо ямар ч нэр хүндгүй болгох. Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө хөрөлсөхийн ард түмний дунд рейтинг нь өссөн байсан. Ерөнхий сайд хөрөлсөхийн нэр хүндийг ямар ч нэр хүндгүй болгож өөрийн хүний ерөнхийлөгч болох хүсэлд бол Женко шатаж эхэлсэн. За ингээд
ерөнхийлөгч Хүрэл Сүхийн нэр хүндийг гах цуврал нэг 7-8 том үйл ажиллагааны пропаганда хийн ч бүлэлдэгч гэдэг юм уу тийм үү. Иймэрхүү чагсаалт гаргасан. За энийг Хүрэл Сүх олоод мэдсэн. Хүрэл Сүх мэдэнгүүтээ за жоохон нэртэй ирээдүйтэй байгаа дээрээ нэрээ татаад ерөнхийлөгч нэр дэвшээ гэдэг тактикаар ажилласан юм аа. Ингээд өөрийн одоо хамгийн хайртай дүү оюун эрдэнэтэй тохиролцоо хийсэн. Оюун эрдэнэтэй тохиролцоо хийсэн. Оюун эрдэнэтэй ямар тохиролцоо хийсэн бэ гэхээр за чи миний итгэлийг дааж чадах уу? Би 6 жилийн дараа ерөнхийлөгчөөс буугаад Монгол Ардын намын дарга авна. Тэр болтол чи Монгол Ардын намын дарга ерөнхий сайдаар ажиллана. Хэрвээ чи чадхааргүй байгаа бол надад зөндөө хүмүүс байна. Учрал байна. Энх хоёр байна. Тэмүүлэн байна. Тийм үү? Жэмкот байна. Маш олон дүүнэр байна. Монгол Ардын намын даргаыг хийчих. Тэгэхээр би чамд итгэж байна. Яагаад тэгэхээр Хүрэл Сүх оюун эрдэнэнийг хатгажиж мегон бие хултыг унгаасан. Хамгийн ихтэй дүүн болж чадсан. За ингэнгүүт оюун эрдэнэ ах минь би Монгол улс ерөнхий сайдыг баталгаатай хийж чадна. Би таныг ерөнхийлөгчөөс буугаад ирэнгүүт ямар ч хэл үггүйгээр Ардын намын дарга өгнөө. Энд бол ямар ч асуудал бол байхгүй гэдэг ийм тохироог энэ хоёр бол хуур ах トゥ хоёрын оронд хийсэн. Би энийг өстө баталгаатай гэл. За ингээд Хүрэл Сүх оюун эрдэнэийг шууд засгийн газрын хэрэглэх газрын дарга гэдэг бол засгийн газрын галт тоогоо гэсэн үг. Яг галт тоогоог ахалж байгаа. Ингээд хэрэглэх газрын дарга оюун эрдэнэ өөрийнхөө хуураадууд оюун эрдэнэ маш их итгээд Монгол Ардын намын дарга лобби хийгээд Монгол Ардын намын дарга ерөнхий сайдаа өгөөд өөрөө тавчтай хүүхэн дээр амар шоу хийгээд би одоо улс төрч хүний хувьд одоо хариуцлага хүлээж миний буруу гэд нэрээ татсан. Ингээ ард түмний дунд ирээдүйн хадгаж үлдээд Монгол улс ерөнхийлөгч болсон. За яг энэ үед Женкогийн хамгийн ихтгэлтэй дүү Херо оюун эрдэнэ хоёр эцэг нэгтэй ах トゥ гэж бие бинийг олж авсан. Аав нь хэлсэн юм шиг байгаа. Энэ оюун эрдэнэ чиний дүү шүү гэж хэлсэн баг. Энэ хоёр өмнө нь ах トゥ гэдгийг мэддэггүй байсан. Ах トゥ хоёр гэдгийг мэддэггүй байсан. Яг энэ үед энэ хоёр төрсөн ах トゥ гэдгээ эцэг нэгтэй их ондот ах トゥ гэдгээ мэдсэн. За ингээд Женкогийн хамгийн бүх хор бүх пропагандаг найруулж исэн. Хамгийн аюултай хорчин Херо Монгол Ардын нам руу орсон. Яагаад гэвэл тэрний эцэг нэгтэй дүү Монгол Ардын намын дарга болсон. Одоо тэрэнд Херо хэрэгтэй. Ингээд Херо Ардын намын бүх хорыг хутгаж эхэлсэн. За яг энэ үед одоо Женко бол ганцаарцсан. Хажуудаа найруулагчгүй болсон. Заавраар нь ажил тэрийг хийдэг хүн байхгүй болсон. Яг энэ үед Женко надтай уулзсан. Надтай Баянгол дүүргийн нөгөө Баянгол жоштуудын хоёр давхрт өрөөнд уулзаад баяраа чи надад хэрэгтэй байна гэж хэлсэн. Гэхдээ надтай нарийн юм яриаггүй. Би зүгээр яг тэр үед нь бол ойлгоод зүгээр баримтат кино хийх гэж байна. Монголын том агуйнуудаар баримтат кино хиймээр байна хаа. Та санхүүгүүд намайг дэмжиж чадахгүй гэсэн намайг дэмжинэ гэд. Ингээ баримт киногоо би ярьсаар байгаад гарсан. Женко тулга авах над миний яг нүүр рүү харж байгаад баяраа чи надад хэрэгтэй байна гэж хэлсэн. Мэдээж баримтат кино хийхэд би хэрэг болохгүй. Өөр юм. Өөр зорилгоор намайг сонирхож байгаа гэдгийг би мэдсэн. Ингээд за Женко бол ганцаарч байгаа юм байна да гэдгийг мэдсэн. Ингээд нөгөө нөхөрчин одоо Ардын намд жинхэнэ аимшигтэй юмнуудыг хийж эхэлсэндээ. За ингээд Женко хуучин хуурах Женкотойгоо жуулцсан. Оюун эрдэнэтэй жуулцсан. Ингээд оюун эрдэнийг толгойг нь угаагаад урвуулад Женкод оюун эрдэнэ хоёрыг нийлүүлсэн. Женко оюун эрдэнэ хоёр нэг завин дээр гарсан. За ингэнгүүт хөрс хууралж эхэлсэн. Чи яагаад Женкод урвчваа? Чи яагаад миний итгэлтэй дүү ээж бүх эрх мэдэл албан тушаалд очичоод яагаад чи миний найсантай ингээд нийлчихвэ гэдэг асуултыг гаргасан. За мэдээж одоо оюун эрдэнэ тарихыг бол Женко Херо хоёр бол угаасан баг. Чамд эрх мэдэл байна. Чи Монгол улсын засгийн газрын тэргүү ерөнхий сайд Ардын намын дарга. Тэгэхээр чи одоо Хүрэл Сүхийн утсан гүгэлтэй байха болоо. Хэдүүлээ нийлж ягаад над Хүрэл Сүхийг харин дарж авахгүй бол наа нөхөр чи явандаа дийлдэх байна гэдэг юм эдгээр хоорондоо ярилцсан баг. Ингээ оюун эрдэнэ урвсан. За би тэр үед бол
удаадараа би лайваараа хэлжсэн. Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлс үхвэ. Наад оюун эрдэнэ чинь хүнээс урвж сурсан хөө. Наадах чинь мегомбийн болдыг яаж долоож, яаж инээж, инх бол даргаа гэж бүр хормоогийн хотын сөхөж бүхсийн долоож явж байгаад инх болдын араас яаж хутгах шаалаа. Тэгэхээр наад хүн чинь хөрөлс үххийг хутгах шаа шүү, өөрт чинь хутгах шаа шүү. Яагаад нэг удаа хөрөвсөн хүн хоёр дахь удаага урвдаг. Тэгээ яагаад нэг удаа урвцсан хүн яагаад итгэж байгаа юм бэ гэж би лайваар удаа дараа би хэлж ийсэн, сануулж ийсэн. За ингээд хөрөлсөх оюун эрдэнээр болохоо гэж хэлсэн дээ. Оюун эрдэнэ бол шууд хаттуудад хөдөлгдсөн. Өөрөө тэрийг удаа дараа хэлсэн. Монгол улсын түүхэнд Монгол улсын төр нийгмийн зүтгэлтэнгүүдээс хятадын талыг баримтсан хоёр дахь хүн данх оюун эрдэнэ гарч ирсэн. За нэг дахь хүн бол мэдээж сүүшүү жаныг оруулж ирж алтан ургийнхныг алуулсан Бауулийн овогт цэрэндөрж. Хичээнгүсээ цэрэндөрж хятад хүн байсан. За хоёр дахь нь одоо улаан цагын хятадуудыг шүтэж, хятадуудыг магтаж, монголчуудаа юугаар зөөлшгүй алтан хөршмөн хятадууд мэн гэж ярьсан. Хятадын галт тэргийн сууж хамт аялцгаая монголчуудаа гэж амнаас нь гарсан. Хятад улсгүйгээр бид нар хаашаач алхаж чадахгүй. Бид нар зөвхөн хятадаа л дагаж амьдрна гэж Монгол улсын иргээсэд оюун эрдэнэ хэлжсэн. За ингэнгүүт би оюун эрдэнэийг судалж эхэлсэн. За талигаа саяхан талигаач болдог Монгийн сургуулийн захирал Лавга гэж хүний хүү юм байна. За их талаасаа бол энэ хүн ямар ч ноогүй юм байна. Эцэг талаасаа энэ хятад цустай байж магадгүй юм байна гэдгийг би удаа дараа лайваараа хэлсэн. Би оюун эрдэнэд хэлсэн. Монгол улсын ерөнхий сайд Лувсан Намсрын оюун эрдэнэ. Лувсан Намсраа гэдэг нь ээжийнх нь аав лам хүн байсан. Чи өнөөдөр лам өвөөгийнхөө ачаар хүмүүжчээд өнөөдөр чи Христ чинь болж өвөөгөөсөө урвсан. Чиний аав Лавга гэж хүн хятадын хорлиз байх амар өндөр магадлалтай байна. Яагаад гэвэл Австралид амьдардаг эмэгтэй дүү чинь цэвэр хятад нөхөртэй юм байна. Ирлиз хурлизууд их үндэстэндээ татагддаг. Монголд байгаа бүх ирлиз хурлиз эмэгтэйчүүд дандаа хятад нөхөртэй суудаг. Тэгээд танаа эмэгтэй дүү чинь Австрали улсад цэвэр хятад нөхөртэй юм байна. Чи энийгээ тайлбарлаач. Монгол улсын ерөнхий сайд хэн оюун эрдэнэ чи ДНК-ийн шинжилгээг үзүүлээч. Чи ковид болохоор хамгийн дөрөв гүйччихэд тариа хийлгэжтэй байлээ. Вакцин гээд чам руу вакцин тариагүй. Чи бол зүгээр мөрлүүгээ нэг витамины комплекс тариулжаад босцсон. Чи монголчуудыг вакцины аллахт уриалсан. Чи үнэхээр монгол хүн юм бол чи ДНК-г үзүүлж. Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 3 гишүүн хөрөлс үхээ ДНК-г үзүүл. Намтраа шилэн болох. Та нарын данс шилэн болоод бидний хүүхдүүдэд ямар зайрмаг авч өгөх ш. Та нар дансаа дандаа нуудаг иддэг. Та нар дандаа худлаа данс шилэн данс харуулдаг. Одоо та нар 5 үеийн намтраа шилэн болох. Ухнагийн хөрөлс үх намтраа шилэн болох. Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ та намтраа шилэн болох. Эцэг талаасаа намтраа шилэн болох. Тэгээ улс төрийн хамлайлал үзүүл гэж би удаа дараа шаардсан. Монгол улсын их хурлын дарга амар бэлсгэлэн намтраа шилэн болгоо. 5 үеийн намтраа шилэн болгоцгоо. Монголчуудад монгол хүн гэдгээ баталчих. Та яагаад ингэ хятадыг улаан цагаан дэмжиж байгаа юм? Яагаад хятадуудыг дагаж өгч игээд байгаа юм? Яагаад амнаас чи нэг удаа орсуудыг гэж хэлэхгүй байгаа юм? Яагаад хятад гэж орилоод байгаа юм бэ? Ингээд би намайг эсвэл Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ та шүүхэд өг. Би таны намтрыг судлыг гэхлээр архиваас өгөхгүй. Хэрвээ та гомдол гаргаад намайг шүүхэд өгчүүл шүүх оюун эрдэнэ бүх намтрыг ч ухаад гаргаад ирнэ архиваас баяр сайхан миний бие миний удам судрыг шүүх архиваас ухаа гаргаад ирнэ. Ингээ баяр сайхан Монгол улсын ерөнхий сайд Лувсан Намсрын оюун эрдэнэийг гүтгсэн хэрэгээр би хэрэгээ хүлээе. Чи хятад биш юм бол ДНК-г үзүүлчих гэж би удаа дараа өдөө хатаасан. Энэ болгонд оюун эрдэнэ таг чиг байсан. Юу ч ямар ч хариу өгөөгүй. Ийм л байна. За ингээд оюун эрдэнэ оролцсон. Өвөөгөөсөө урвсан. Монголын уламжлалт шашин соёлоос урвсан. Өвөө нь лам хүн байсан. Ингээ хинтээ амьд Христ чинь болоод
Ингээ Христийн шашин бол. Өөрийг нь өсгөж хүмүүжүүлсэн. Өвөөгөөс урвсан. Дараа нь мэ гомби инх болд билүү тий. Тэр инх болдоос урвсан. А мэ гомби инх болд бол хятад хүн байсан. Яалч явахгүй хятад хүн. Мэ овогтээс. Хятад хүнийг чирж гаргаж ирд юм аа. Мэ гомби инх бол мэ овогт бол хятад хүн. Хятад хүн. Энийг хэн баталдаггүй гэвэл Женкогийн Батулга Монгол улсын ерөнхийлөгч асан Батулга ах надад хэлсэн. Би өрөөнд нь юм яриа сууж хахад ёо хэцүү юм бэлээ. Намайг Монгол улсын ерөнхийлөгч байхад ээж нь үүдэнд ирж суучаад миний хүүхдийн буруу юу байгаа юм бэ? Эцэг ихэд сонгож төрөөгүйгээд өндөр настай их нь ойлаад гуугаад байх айгүй хэцүү юм бэлээ гэж Женкогийн Батулга надад баяр сайхан надад тэгж хэлж ийсэн. Энийг батлана. Мэ гомби инх бол хятад хүн учраас Монголын төрд Монгол хүнийг бэлдэхгүй. Хятад хүнийг бэлдэнэ. Ирлиз хурлизыг бэлдэж Монголын төрд оруулна. Энэ бол эднэрийн уламжлал. Би ингэж л ярьсан. Ингээд оюун эрдэнэ чамайг инх бол бэлдсэн. Инх бол цэвэр Монгол хүнийг бэлдэхгүй байхаа. Би чамайг хятадын ирлиз, хурлиз, парилиз, шоохоц ч юм уу би сайн мэдэхгүй. Чи ДНК үзүүлчих гэж би удаа дараад бас. Намайг нэр хүндэд талдсан, худал мэдээлэл тараасан гэж юусоо шүүхэд өгөөгүй. Тас хүрээсэн. Сонсоогүй юм шиггүй байсан. За ингээд миний итгэл үнэмшил улам их болсон. За энэ бол хурлиз нь улстай гарцаагүй юм байна. Ингээ оюун эрдэнэ рүү би удаа дараад хайрсан. За ингээд оюун эрдэнэ хүрэлсэх хоёрын дайн бүр хурцтаад ингээд хүрэлсэх оюун эрдэнэ шаардлага тавьжсэн. За намын дарга өг. Одоо яв. Өчигдрийн лайваас харахад бол өчигдрийн тэр лавгийн том гэж нэвтрүүлгээс лавгтай ярьсан ярилцлагыг харахаар ерөөсөө л хүрэлсэхийг буруутгах, хүрэлсэхийг унгаах, манангийн түлхүүр нь хүрэлсэхэд байдаг юм ярьж байна. Ямар ч логик байхгүй ингээд өөрийгөө өмөрсөн. Орлогоо нотолсон уу гэсэн нотолсон гэж шааж. Монгол улсын ерөнхийдөө оюун эрдэнэ хизээ орлогоо нотолж юу? Монгол улсын ерөнхий сайд оюун эрдэнэ хизээ орлогоо нотолсон. Шүүхээр тогтцсон гэж шааж байна. Тэгээд энэ ямар ч тийм мэдлэг алга энэ хүнд. За энийг далимдуулаад оюун эрдэнэ яриаг далимдуулаад одоо нөгөө сайхан бэлэг босч ирж байна. Тэр увсын нэг дөрвөд хүүхэн чи хэм блэ? Баярмаа. Жодгийн баярмаа. Айцсан аа. Энэ бол хүрэлсэхтэй дайсан. Одоо тэр зөв. Оюун эрдэнэ бүх юм зөв ярьж байна. Ингээд трол арим ажиллаад эхэлсэн. Оюун эрдэнэ ардын баатар боллоо. Зөвхөн өчигдөр оюун эрдэнэ өмсцөн байсан гутал 6 сая төгрөгийн гутал байсан. Би гутлыг хараад таньсан. Энэ Италийн гутал байна. Маш үнэтэй гутал байна. Багадаа $2,000 гутал байгаа. Биш $4,000 гутал байгаа. Багадаа шүү. $4,000-6,000 гутал. Зөвхөн 4,000-аар бодоход 6 сая төгрөг, 7 сая төгрөгийн гутал. Гэтэл тэр биднийг доромжилж байгаа юм шиг. Би ард түмэнтэйгээ адилхан яг л цалингаараа амьдэрсэн гинэ. Бид нар ч юу ч гэж хэлж болно гэж байна. Бидний юу ч гэж ярьсан энэ малнууд мэдэхгүй гэж байна. Өнөөдөр төрийн албаа агч цалингаа аваад явж байгаа хүн 6 сая төгрөгөөр ботинк аваад өмсөх юм чадал байгаа юм уу биднэрт? Бид нар ирээнээс ирсэн 100,000 200,000 гутал өмсөөл явж байгаа шүү дээ. Гэтэл тэр хүн зүгээр гутал нь 6 сая төгрөгийн гутал чийчээд би зүгээр л иргэдтэйгээ ижилхэн цалингаараа амьдэрсэн. Оюун эрдэнэ хулгайлаагүй юм байхгүй. Ер нь ямарваа улсын ямар ч улсын олигархууд буюу төрөөс төрсөн тэр бунтангууд яаж баяждаг вэ? Эдгээр томоохон төсөл Монголд оруулж ирээд тэр төслөөсөө мөнгө иддэг. Оюу толгойн төсөл, Дубайн, гэрээ, жидүү, танцэс. Тийм биз? Ийм том ийм мега төслүүд орж ирээд одоо 5 дугаар цахилгаан станц барьна ч гэдэг юм уу, метро барьна. Богд уулыг нүхлэн хиймэл дагуултай болно. Монгол улс далаад гарцтай болно. Владивосток ч юм уу, Хабаровск ч юм уу тэр хавцаа Монгол улс усан онгоцтой болно. Иймэрхүү том төслүүдээс л энэ намынхан мөнгө цогтөг. Ийм л байна.
Ойлгосон. За тэгэхээр оюун эрдэнэ бол бүр сүүлдээ 14 мега төсөл ирж ирсэн. Энэ 14 мега төсөл яг одоо Монгол улсад энэ шаардлагатай мега төслийг ширхэгч байгаагүй. Зүгээр л энэ төслөөс мөнгө л идэх гэсэн. Хойд хормоогоо аваад урд хормоогоо нөхөх л оролддог. 1990 оны хувьсгалаас хойш 36 жил болж байна. Энэ 36 жилд хамгийн өндөр төсөвтэй байсан. Хамгийн өндөр мөнгө зарцуулсан. Хамгийн их мөнгө эдсэн ерөнхий сайд Лувсан Намсрын оюун эрдэнэ. Албан тушаалаа уруулаа ашигласан. Дарангуйлал тогтоосон. Оюун эрдэнэд авах ганцхан газар шүүх байсан. Шүүх эрх мэдлийг л оюун эрдэнэ авч чадаагүй. Хэрвээ шүүхийг авсан бол энэ тэгээд бид нар дуусаа. Өнөөдөр би ингээд лайв хийгээ сууж байхгүй. 2 жил 6 сар би лайв хийхэд надад 12 удаа хэрэг үүсгэсэн. Надад 12 удаа эрүүгийн хэргийг эрүүгийн цагдаагийн газар, кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, хаамуул дургийн цагдаагийн газар гэдэг маш олон газраас надад 2 жил 6 сарын дотор надад 12 удаа хэрэг үүсгэсэн. Намайг 2 удаа Монгол улс дээр ирэн сурвалжиж баривчилсан. 2 удаа намайг шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих тушаал гаргасан. Энийг оюун эрдэнэ шууд хийгээгүйч бусад хүмүүстэй үүрэг даалгавар өгч хийлгэжсэн. Ямар нэг байдлаар намайг шоронд хийчихсэн. Цагдаагийн хэрс намайг миний өрөөг үзчихсэн. Тагнуулын ажилтан орж ирж миний өрөөг шалгаж ийсэн. Надад маш их дарамт ирж ийсэн. Гэхдээ би бууж өгөөгүй. Үхэх ёстой бол үхё. Надад хийсэн гин байхгүй. Би Монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө, үндэсний аюулгүй байдлын төлөө, монголчуудын төлөө дуурж байгаа нэг уран бүтээлч. Дуурахгүй бол болохгүй байсан. Та нар мэдж байгаа. Эмээлтэд байсан хэдэн хужаа нар. Нэгээ татсаар байгаад өнөөдөр 1-р хорооллоос цаашаа баруун тишээ тэр юм замаас урагшаага битүү хятадтай газар болсон. Зайсанд байгаа үнэтэй барилгуудад хятадууд яцганж байна. Монгол улсын үнэтэй, өртөгтэй газар болгон хятадууд яцганж байна. 100 ямар байлаа? 5 алхаал хятад. Бидний хятадын нэг тосгонд явж байгаа юм шиг. Хятадууд богооноор орж ирж байсан. Өнөөдөр Монгол улсын нийслэл China Town боллоо гэж би орилсон. Нүүрсний улгаачуд хэдэн их наядыг хийсэн. 100 их наяд. 100 их наяд. 100 их наядаар дахиад Улаанбаатар шиг хот босгоно. 100 их наядаар юу хийж болох юм? 21 аймаг 333 сум дархан Улаанбаатарын зам шиг 4 игнээ зам тавигдаж болох байсан. Монгол улсын 333 сум шинэ сургууль, шинэ эмнэлэг барих мөнгө 100 их найд. Зүгээр 20 мянгатаар бодоод портер дээр игнүүлээд портер дүүрэн. За ойролцоогоор нэг портер 12 тэрбум төгрөг. Даан. Хүнд даацна. Портер хэдэн тонн даад. 12 тэрбум төгрөг 20-ын бодол хэдэн тонн болох юм. Ингээд тооцоод үз. Ингээд 100 их найд бол Сүхбаатарын талбайгаас лүн хүртэл игнээ зогсох юм их мөнгө. Портер дүүрэн мөнгө ингээ ачаад игнүүлээ зогсооход Сүхбаатарын талбайгаас лүн хүртэл 120 км үргэлжлээ зогсохын портерын цуваа тийм их мөнгийг оюун эрдэнэ улгаачуд идсэн. Нүүрснээс гаргаж байгаа 44 их найд бол зүгээр жижиг юм. Эднэрийн идж байгаа, ууж байгаа, одоо биднэрт мэдэгдэж байгаа нь мөсөн уулын дөнгөж орой харагдаж байгаа. Мөсөн уул далай дотор ямар том байдаг гэж. Мөсөн уулын ганцхан хувь нь ил харагддаг. Үлдсэн 90% нь далайд ороо бийждэг. Эднэрийн хулгай тэр далайд орох мөсөн уул шиг их. Ил харагдаж байгаа нь 100 их найд. Тэр 44 их найд. 100 их найдаар Улаанбаатар хотыг тойрсон гэр орол бүгд 2-3 өрөө байранд орох мөнгө. Улаанбаатар хотод модон жарлангаасаа 100% салах мөнгө. Ийм их мөнгийг эдгээр идсэн юм. Тэгээ юу ч идээгүй. Би зүгээр төрийн албаа хаагчийн мөнгөөр л явж байгаа гэж. Та нарт амар шоуд нь мангар худлаа ярина. Та нар тэр болгонд нь итгэнэ. Хөрөл сүхийн бодлого бол яг Путин шиг ажиллах гэж байна.
Энийг одоо зах зугаас нь оюун эрдэнэ задлж эхэлж байна. Тийм үү? Оюун эрдэнэ одоо ярих гээд. Одоо эднийг яриулах хэрэгтэй шүү дээ. Путин яалаа? Оросын холбооны улсын ерөнхийлөгч байжгаад буугаад Оросын холбооны улсын төрийн дүмд ерөнхий сайдаар очсон. Тийм биз? Тэгээд өөрийнхөө оронд тоглоомын ерөнхийлөгч Медведевийг тавьсан. За ингээд Медведев хугацаа дуусангууд буцаад ерөнхийлөгч болсон. Путин хэдэн жил ерөнхийлөгч байна. Эхлээд ерөнхийлөгч байжгаад буугаад ерөнхий сайд байжгаад буцаад ерөнхийлөгч болсон. Яг энэ шиг Ухнагийн хөрөлсөх ерөнхийлөгч байжгаа буугаад Монгол Ардын намыг аваад намын дарга ерөнхий сайд байжгаад маш гоё ажлуудыг хийх байсан. Маш гоё ажлууд. Ингээд дахиад ард түмний эффектийг аваад нэр хүнд ингээд дахиад тултал өсгөж жагаад үндсэн хуулинд өөрчлөлт оруулаад буцаад ерөнхийлөгч болох ийм тактик байсан юм аа. Энэ тактикт нь саад болсон хүн бол Женко, Хэро, оюун эрдэнэ гурав. Ингээд оюун эрдэнэ дахиад ерөнхийлөгч болох гэдэг нь мэдээж хөрөсөх тийм үнэн би ерөнхий сайд болоо буугаад буцаад ерөнхийлөгч болох тийм зорилготой байсан гэж хизээч биднэрт хэлэхгүй. Үгүй тийм байхгүй. Би парламентын засаглалыг дэмждэг. Би дахиж ерөнхийлөгч болохгүй. Им ярина шүү дээ. Тэгээ та нарын ой ухаан санах ойчин ерөөсөө загсны ой санаждаг хүмүүс шүү дээ та нар. Орой хоолой идээд өдрийнхөө юмгаа таг мартдаг. Тэгээ энийг чи мэдээд энэ улс төрч тоглолттой гэдэг шүү дээ та нарт. Оюун эрдэнэ бол одоо үнэхээр аврал ирж байна. Үнэхээр аврал ирж байна. Энэ харин ямар тохироогоор намаасаа хөөгдөхгүй. Энэ ямар тохироогоор ингээ хэрэг үүсэхгүй байгаад байна. Амар эсгэлтэнд нь хэрэг үүсчлээ. Одоо харж байгаа. За энэ хууль зүйн дотоод хэргийн сайд энэ хоёр. Энд битгий итг. Энэ бол бас л шоуч. Өчигдөр оюун эрдэнэ хэлж хэлсэн шүү дээ. Монгол улсын ерөнхий сайд байсан оюун эрдэнэ Монгол Ардын намын дарга байсан энэ өндөр тулцсан албан тушаалд байсан тулцсан карьертэй худлаа хийхгүй шүү дээ. Тэр чин баримт нь байна. Хамт байсан хүн нь байна. Бодоос 500 сая доллар авцсан гэж байгаа чинь. 500 мянган доллар ойролцоогоор Монгол мөнгөөр 1 тэрбум 750 сая төгрөг. Хандуур авцсан. Одоо энэ хууль зүйн дотоод хэргийн сайд энэ хоёрч. Нэг хоёр ариухан амтэн биш ээ. Нэг хоёр бол гэмтэй. Маш их гэмтэй. Харин хүрэн сүхийн итгэлийг авсан байна. Энэ хоёр оюун эрдэнэ хонцогнох нэг шалтгаан байна. Энэ Женкогийн гар хөл болсон. Одоо та нарын амьд урхан болоход өгчээсэн. Алтан уйг үлээ. Тийм билээ. Хууль зүйн дотоод хэргийн сайдээс нэг юм бүдүүн бор залуу. Женко хууль зүйн дотоод хэргийн сайдаар алтан уйгийг шахасан оюун эрдэнэ. Оюун эрдэнэ Женкогийнхан Хэро Женко хоёрын шахааны хүнийг авахгүй чадаагүй. Ингээ хууль зүйн дотоод хэргийн сайд энэ хоёрыг ямар шалтгаангүйгээр сайдаас нь аваад алтан гэрлийг тавьсан. Тэгээ алтан гэрэл. Алтан гэрэл нь хөөе олигооргуудын хөрөнгийг хураана. Та нарыг бас л гошгоруулсан шүү дээ. Та нар итгэцэн. Би бас л итгээгүй. Наа чи худлаа шаагаад шүү дээ. Наа чин Женкогийн хатгаас шүү дээ. Наа чин Женкогийн шахаагаар оюун эрдэнэ ингээд Бэн хоёрын Батбүрийн хоёрын хууль зүйн дотоод хэргийн сайдын булааж аваад алтан гэрэлт өгсөн. Энэ хоёр хонцгонсон. Амар өсөрхөө улгаач байна. За чаангста нэгмсэн шаана гэдэг өсөрхсөн. Энэ бол оюун эрдэнэ энэ хоёр гэдэг хоёр хүний хувийн өс сонзон яваад. Ямар ч ударга юм байхгүй. Ингээд хувийнхаа өс сонзонгоор та нарыг алнаа хаста. Нам дарнаа. Яг нэг хэсэг сайд нь байсан. Фактуудыг харгалж ирсэн. Хамгийн хүчтэй дэсэн хэн байдаг гэж хамгийн дотны үнэн байдаг. Жишээлбэл та нарын дайсан та нарын сул талыг мэдэхгүй шүү дээ. Хамгийн ойрын хүн чинь чиний сул талыг мэдж байгаа учраас хамгийн хүчтэй дайсан болдог. Энэ хоёр бол зүгээр оюун эрдэнэ данхын долоож данхыг долоож гүйжгаад хууль зүйн дотоод хэргийн сайд болоод тэрийг алдсан. Алдангуудаа энэндээ өсөрөхөд одоо данхын булхаануудыг илчилж эхэлж байна. За ингэнгүүт яаж зүгээр байх юм? Өөрөөх нь булхайг дэлжлээд фактууд баримтууд дэлгээд байхад
Одоо энэ хоёр хин оюун эрдэнэ энэ хоёрын болохыг хэлж эхэлж байна. Наа чин бод группээс $500,000 хандуур хахуулд авцсан. 1 тэрбум 750 сая төгрөг. Ингээд лог гөгөн зүв болчихж байгаа. Бортегийг салгасан хүн чинь энэ хоёр болж таарч байгаа. Бодоос салгаад Бортегийг МСС рүү шаацсан хүн чинь энэ хоёр болчихж байгаа. Тэгэхээр бодийг хамгаалаад шүү дээ энэ хоёр. $500,000 авсан. 1 тэрбум 750 сая төгрөг хандуур авсан. Бод группийг хамгаалж шүү дээ одоо надад чинь. Ингээд эдгээр нэг нэгнийхээ болохыг илчилж байгаа юм. Тэрнээс тэр энэ хоёр бол одоо ерөөсөө юу тийм ариухан амтан бол биш. Харах царай нэ. Надад харах царай нэ Монгол хүнч харагддаггүй. Би энэ хоёртай хэд хэд удаа чат бичсэн. Эхлээд би амар соёлтойгоор гуйсан. Хууль зүйн дотоод хэргийн сайд энэ хоёраа та цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэгт ирээд гарал угсаага ярина уу? Та яг Монгол хүн мөн үү? Энэ Монгол улсын үндсэн хуулийг бол би зөрчөөгүй. Монгол улс битгий дэлхийн 196 улс үндсэн хуулиндаа заасан баг. Хүнийг шашин шүтлэг угсаа гарвал альс өнгөөр нь ялгаруулахгүй гэж заасан. Ингээд заасан. Би ирлээ зөрлөөзүүдийг алай зодын нүдий гэж юусоо хэлээгүй. Бид нэр эцэг ихээ ямар сонгож төрөх биш. Тэр үстэй. Ирлээ хүмүүсийн буруу гэж байхгүй. Миний тавиад байгаа шаардлага бол Оросын төрийн дүмд нэг ширхэг хятадтай ирлээс байхгүй. Америкт байхгүй. Франц ер нь дэлхийн айлч улсад хятадтай ирлээс байхгүй. Гэтэл Монгол улсын засгийн газар ДНК-га үзүүлдэг. Намтран тодорхой биш. Зөвхөн Монголын төрийг Монгол хүн өдөрдий л та. Нөгөө ирлээ зөрлөөзүүд нь гүүрээ барь, замаа барь, хэвлэлийн компани ажиллууд, ресторанаа ажиллууд, хамаагүй мөрөөдө тоглоомын газар ажиллууд, газар тариалангаа ажиллууд. Зүгээр бизнесээ хийгээл Монгол улсын хууль дүрмийн дагуу амьдралтай хэдүүлээ. Татвараа төлөөл. Яагаад энэ хятадын ирлэгзүүд Монголын төрлөө ингэ шунаад байгаа юм? Яагаад Монголын төрд ингэ язгантал бүгдээр ороод байгаа юм? Монголын төрийг Монгол хүн өдөрдья гэж хэлснийхэн төлөө би өнөөдөр ингээд цусны үзэлтэн болоод Гитлер болоод та нарт үзээ ядагдаад явж байгаа. Энэ нь явж эцсийн эцэд хэнд хэрэгтэй? Монголын ард түмэнд хэрэгтэй. Монголчуудад хэрэгтэй. Ээжийнхээ мөөмийг бовор гэд хөхөх гээд хөвтөж байгаа тэр нялх Монгол хүүхдэд хэрэгтэй. Тэгэд дэрвэд бидний хажууд өсөж байгаа Монголын ирээдүйд хэрэгтэй. Монгол төрийг Монгол хүн л өдөрдөл гэж би явсан. Тэрнээс ирлээ зөрлөөзөдөг үзээ хадаа алын идэ гэсэн юм байхгүй. Намайг одоо үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг хийж ийн гээл уцаар. Хэмээс өнөөдөр бүх орон үндсэн хуулиндаа шашин шудлаг угсаа гарвал арьс өнгөөр ялгарахгүй гэд бичсэн хэрнээ тухайн үндэсний бичигдээгүй хууль байдаг юм. Өнөөдөр англичууд цусыг дээд зэрэгээр ярьдаг. Цэвэр угсааны англи хүн, цэвэр англи хүн амар. Өнөөдөр германчууд яг хохтойчоо шүтдэг. Зөвхөн хохтойчийг төрийн албанд авдаг. Зөвхөн хохтойчуудаар төрөө өдөрдүүлдэг. Орос цэвэр орос хүнийг хайдаг. Цэвэр орос хүмүүсээ дэмждэг. Хятад цэвэр хан үндэстэнгээ дэмждэг. Хятадын коммунист нам төр барьж байгаа хүмүүс төр ирлээ сүрлээ зөвхөн байхгүй. Дан хан үндэстэнгүүд. Тийм байгаас Япончууд ямар үндэсрэхгөө. Японы засгийн газар хятадын ирлээс байхгүй. Дандаа самурай нар, дандаа цэвэр Япон хүмүүс. Би ганцаараа цус яриад байгаа юм биш. Дэлхийд тэр чигээрээ цус ярьж байгаа. Дэлхийн 196 улс үндэснээ хамгаалсан удмын сангийн хууль нь байгаа. Монгол улсад Монгол хүний удмын санг хамгаалсан хууль байхгүй. Тэгсэн ирнэ үхрээ, малаа, хонио, ямаага хамгаалсан малын удмын сангийн хуультай. Энэ ямар улс вэ? Монгол хүний удмын санг хамгаалдаг хууль байхгүй жиж малаа хамгаалдаг удмын сангийн хууль гаргаад чихэнд нь эмийг зүүж өгөх юм. Энэ ямар учиртай юм? Би энэний төлөө л яваа штэ. Би та нарын ихнэрийн хормойг татаагүй. Би та нарын хоолноос булаагаагүй. Би уул урхаагаа ухаагүй. Би нам дагаж дарга болж гүүгээгүй. Надад хэн авилга өгөх юм? Би яагаад ингээ идисээ шатаагаад ингээ та нарт адлуулаад 9 шидээр хийлээ яваад байгаа. Эцсийн эцэд би та нарын төлөө л явж байгаа.
Миний өвөө эмээ боломжоо алдсан. Энэ улгаачуудад. Энэ Монгол улсаас хүртэх ёстой юмаа идэж чадаагүй болцсон. Миний аав ээж нар боломжоо энэ улгаачуудад алдсан. Миний ах эгч нар бүгдээрээ боломжоо алдаад гуйлахчин шиг амьдэрсэн. Би боломжоо алдсан энэ улгаачуудад. Ардын намын улгаачуудад, ардс намын улгаачуудад. Би боломжоо алдчихад өнөөдөр ингэ зүдэрч байгаа юм. Өр ширтэ өрөөд арах гээд. Одоо бидний дүүнэр боломжоо алдсан. Одоо би хүүгийнхаа боломжийг энэ хулгайчуудад өгөхгүй гэж би тэмцэж байгаа уран бүтээлч байхгүй юу? Гэтэл энийг ойлгохгүй. Хүрэл сүхтэн ч итгээд хэрэггүй, данхт ч итгээд хэрэггүй, Женко ч итгээд хэрэггүй. Тэр Норвей Алтай үе гэж нэг хулгайч. Бүгдээрээ л Норвей Алтай үеийг дэмжинэх юм. Хулгайч штэ. Женког ерөнхий өгтлөгч байхад дагаж гүйж агаад ерөнхийсэд байхдаа Женког сайдаар авсан. Энэ хоёр чинь pop нийлж луурддаг. Монгол улсын ерөнхийсэд байхдаа Женког сайдаараа тавьсан. 280 сая доллар идсэн эднэр. Женкогийн төмөр зам руу орсон 200 сая долларыг Норвегийн алтан хувийг идсэн. Норвегийн алтан хувийг бонд босгосон. Ойлгосноо? Норвегийн алтан хувийг Женкогийн Батболго хоёр нийлжиж Норвей алтан хувийг Женкогийн Батболгыг зам тээврийн сайдаар тавьж агаад тэндээс 280 сая доллар хусцсан энэ хоёр чинь. Гэмгүй царайс хулгайч. Тэгээд дараа нь эн чи баларсан элбэг дөржин засгийн газарт хамаг булхаа нэлрээд өөрөө шоронд орох болоод ингэнгүүт азар элбэг дөржин цухтаагаад Женко нөгөө сайдаар авч исэн Монгол улсын ерөнхийлөгч болоод Норвей алтан хувийг хөргийгнийг шоронгоос сулсан. Норвей алтан хувийг хамсаатнуудыг бүгдийг шоронгоос сулсан. Хиндэж битгий итэг заяа. Ийм ч учраас би 2028 оны сонгуульд би үндэсний сэхэтэмгүүдээс бүрдсэн хүмүүсээ би нэр дэвшүүлнэ. Би бүр бие тааш нэр дэвшүүлнэ заяа. Харж байгаарай. За ийм л байна. За одоо тэр Отхон Баатар нэмэргүй штэ. Үнэн ба зөв нам юм. Яг зүгээр намайг өвөр хангаад явж байхад хүмүүс доромжилчлээ. Өвөр хангаад явж байхад над руу ахаа гэж яриад наанч манаа нэг болор од гэд ямар бод вүлээ. Тийм болор од гэд буудлаа та очоо хонцгоо. Хүн ёсоор үнэн ба зөв намын Отхон Баатар надад хандсан. Би баярлсан. Тэд нь очоод хонцоод явсан. Гэлээгээд би Отхон Баатарт буудалд нэг хонлоогод худалдаж байгаа юм биш. Сүүл дээр увсад багт нэг нөхөр орж ирээд Отхон Баатарын булхааг яриа л лээ. Ардын намаас 2 тэрбум төгрөг аваад ардын амар баясгалангаас 2 тэрбум төгрөг аваад данхаас ч гэлээ 2 тэрбум төгрөг аваад тэгээ сонгуулийн энэ яг ярьж хахад тэгээ сонгуулийн санал угаах гэж орсон гэж. Сонгуулийн санал угаах гэж үнэн ба зөв ном орсон. 2 тэрбум төгрөг авсан гэд нэг нөхөр увсад надад яриад байж. Эдгээр ингээд худлаа. Ийм худлаа. Тэр буудалд нь очиод би нэг хонлоо гэд худалдагчтай. Буудлын мөнгөөр нэг хондог буудлын мөнгөөр худалдагчдаг хүн биш л дээ. Би танаас хэлсэн ардын нам чинь чудлаа, ардсан нам чинь чудлаа, ногоо нам нь чудлаа, шин нам нь чудлаа, үндэсний евсэн чудлаа бүгд худлаа. Тэр номтой хоёр мөр чинь зүгээр лойрч юм дөө. Итий итэг. Би цорын ганц үннийг таанах дуулгана чихийч онгоолгоно. Тэр хөрөлсөхийн ерөнхий сайдуугаад буцаад ерөнхийлөгч болох хүсэл мүсэл нь чудлаа биш шүү. Одоо наадуу чи гэж мартагнуулж агаад шаана. Одоо учрал дүүн итгэцэн. Та нар учрал яагаад итгэхэд байгаа? Би учрлыг гуйсан шүү дээ. Цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгийг телевизээр цацаад өгч гэсэн чи хизээч цацуулахгүй гэсэн шүү дээ. Миний цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлгийг телевизээр цацуулаад бас овоо хэдэн хүнд хүрчих гэсэн. Телевизүүд миний нэвтрүүлгийг цацдаг. Би студиэр л хийдэг. Би иргэний зоргоороо энийг хийдэг. Иргэний үүргээр. Би төрсөн цагаас хойш Монгол нутгийн агаараар үнэгүй амьсгалсан. Би төрсөн цагаас хойш би Монгол улсыг хүссэн газараа би ямар ч төрөөсгүйгээр би ямар ч мөнгөгүй зугаалдаг. Би хүссэн голынхаа ирэг дээр очиж шивддэг. Үхэн өгтлээ. Би үхэхийн цагт энэ нутагт би сөөм газар гуугаа шингэнэ. Тэгэхээр бид нар энэ их орны өмнө өртөө юм аа. Их орныхоо өмнө өрөө цариултч би ингэж яваа юм. Нэс ямар нэгэн намын захиалгаар би юм хийхгүй. Миний надад ийм үндэсний үзэл тусгаар тогтнолын төлөө захиалга хийх тийм намч байхгүй. Бүх нам нь хятадуудын мэдлэлд очсон. Хятадуудад үйлчлдэг дарга нар нь. Ардсан нам удирдлага нь бол бараг 90% нь хятад шүү дээ.
Ардын нам одоо хятадуудад худалдагдсан. Гэхдээ нэг юм байгаа шүү. Хятадын коммунист нам эрлээ сүрлээзүүдэд хизээч итгэдэггүй. Тал нь Монгол, тал нь хятад юм чи юу. Наа чи хаашаач урууж магадгүй. Эрлээ сүрлээзүүд урагч үү. Гэхдээ чиний ээж хятад бол чи хятадуудыг үзий ядч чадахгүй шүү дээ. Чиний аав Орос бол чи Оросуудыг үзий ядч чадахгүй шүү дээ. Аав нь натаг, аав нь Орос гэдэг, ээж нь натад гэдэг. Тал аль ч болчдөг байхгүй. Тэм учраас хятадын нам мөнгөнд дуртай Монгол ноёдуудыг худалдаж авч байгаа. Тэр чойж сүрэн шиг, Хүрлүү Баатар шиг улгаачуудыг худалдаж авдаг. Мөнгөнд дуртай улгаачуудыг, цэвэр монголчуудыг хятадууд худалдаж авдаг. Эрлээ сурлизуудыг хэн худалдаж авдаг гэж Америкч юм. Барууныхан. Америк бол тэр чигээрээ эрлээ сурлизууд. Тэгэхээр эрлээ сурлизуудад эх орон гэж байхгүй. Их мөнгөнд эх орон байхгүй. Хил хараал явчихдаг. Ийм ч учраас барууны тижээврүүд гээд эрлээ сурлизууд либералуудыг хэлээд. Энэ либералууд ч бүгд эрлээ сурлизууд. Цэвэр цусны ясны нүүдэл чинь байхгүй. Монгол цус байдгүй гэлөө. Байдгийн. C1, C2, C3, C4 гээд Алтай язгуурын цус байдгийг. Ойлгосноо? За юм байна. Тэгэхээр хэндэн ч битгий идэг заяа. Би дахиад ингээд улс төрийн байдлыг харж байгаа та нар дахиад зөв мэдээлэлээр хангахыг бодно. Оюун эрд нь бол хулгай хийгээгүй юм байхгүй. Савраа дүрээгүй юм байхгүй. Хамгийн худалч, хамгийн бузар хулгайч бол оюун эрд. Эцэг талаасаа бохир бах амар өндөр магадлалтай. Бохир бишмэл ДНК-г үзүүлчих. Бохир бишмэл эцэг талаасаа 4-5 үеийнхээ намтрыг гаргаад ир. Тэгээ унши үзье. За юм бэ. За ингээд дараагийн лайв хүртэл баяртай. Тулалдаан зөвхөн шунхрууд нэс.